За Японд ингээд цас орж байна. Өнөөдөр 2026 оны 2 дугаар сарын 8-ны өдөр. За гадаа ингээд Японд Токиод л ерөөсөө цас ордог байгаа. Тэгсэн чинь бүр амар их цас орж юм. Бүр гадаа ингээд цагаан бол. Тэгээд бид хоёр өнөөдөр Икеа орж нэг авах ажилтай. Тэг ингээ юм ичээд ирэх гэж бодоод амралтынхаа өдрийг өнгөрүүлэх гараад явчихна. За ингээд их цас орж байна. Зам дээр нь хүмүүс алхаад байгаа болохоор тогтохгүй байх шүү дээ. Цас орж байна. Сайн байцгаана уу? Өнөөдөр 2 сарын 26-ны өдөр болсон байна. Бичлэг хийх гээд ер нь бол айгүйх бодсон боловч ерөөсөө зав гарсангүй. Тэгээ дээрэс нь энэ хооронд бас айгүйх олон зүйл болж өнгөрлөө. Тэг яг тухтай суугаад ярих гэхлээр надаас их тийм суугаад ярих нэгдүгürt зав хоёрдугаарт их тийм газар гэх юм уу. Яг ганцаараа байх боломж юу нь болсон юм байла. Тэгээд ер нь шалгалтын талаар хамгийн сүүлд яриад дууссан. Тэгээд шалгалтууд бол бүгдийг айгүйх сайн өгч дууссан. Яг бэлтжижсэнараа айгүйх сайн өгсөн. Тэгээд 2 сарын 13-нд үлдсэн 2 сургууль болох нөгөө тоохоод удирдахч мэргэжлэр өгөөд шуваад бас өгшмийн зохиолч мэргэжлэр шалгалт өгсөн байсан ярилцлаа. Тэгээд тэрнийхээ хариуг авсан. Шуваад тэнцсэн өгшмийн зохиолч мэргэжлэр тэгэхээр 2 сургуульд бол ер нь бол тэнцсэн гэсэн үг. Тоохоод бол тэнцээгүй. Тэгээ яг үнэхээр миний бодож исэн өнцг нь яг шалгалт өгч дууссаны дараа тоохоод бол одоохондоо яг энэ мэргэжлэр гэх юм уу яг сурах арай болоогүй байгаа юм байна. Тэгээд илүү их одоо өмнө нь ингээд сурсан байгаа зүйлсээ илүү их батадгаж тэгээд тэр тал дээр илүү их өөртөө ихтэй болтлоо ингээд сайн давтах хэрэгтэй юм байна. Гэдэг ер нь бол бодолд хүрсэн байсан. Тэгээд ер нь бол тоохоод ер нь тэнцгүй явах магадaltaй юм байна гэд би л өөрөө мэдчихсэн. Тэгээд шалгалтын хариуг авахдаа бас ерөнхийдөө бол нэг амар шоконд ороогүй. Яг бодож ирсэнээр болсон. Тэгээд угаасаа тоохоод шалгалт өгөх үеэрээ баг хөгжмийн зохиолын мэргэжлэрээ дахиад гүнзгийрэл сурах хэрэгтэй байна гэдэг шийдвэрт ер нь бол дотроо яг бол хүрсэн байсан. Тэгээд тийм болохоор за баг тэрэнд болж дээ гэж бодсон. Тэгээд 2 сарын 13-нд хариугаа авчаад тэгээд 5 дахь өдөр гэсэн баггүй. Хариугаа авчаад 13-5 дахь өдрөөс бүтэн сая өдрийн хооронд Фужи уул гээд нөгөө юуны Яманаши гээд Фужи уулын хажууд идэг хот руу явсан. Аяллаар явсан гэх юм уу. Тэгээ айгүй удаан хугацаанд нөгөө амарч амжаагүй айгүй өндөр стресстэй тэгээд их ядралттай бас ерөнхийдөө 1 сард ер нь бол би нэг гадагшаа гэрээсээ ерөөсөө гадагшаа гараагүй нэг хүн амтанд яхад уулзаагүй дандаа ингээд ерөнхийдөө бол гэртээ бүгээд тэгээд хичээлдээ яваад үл цугцаад нь шалгалтандаа бэлдээд ер нь тиймэрхүү юутай байсан өөрийгөө жоохон карантинлаад гэх юм. Тэгээд удаан хугацааны дараа ингээд агаарт гарсан чинь бүр айгүй гоёсэн. Тэгээд Японы бусад хэсгүүдийг бас ер нь үзэх хэрэгтэй юм байна. Японд ч бас айгүй том газар нутагтай. Би нөгөө газрын зураг гэх юм одоо тэрэнд нэг яхтар сонирхолгүйсэн болохоор яг хаана ямар газар ямар шүү ингээ газар нутагт гэдэг ерөнхийдөө бол нэг сайн мэддэггүйсэн баггүй. Тэгээд Японд яг ирэхийнхээ өмнө ингээд харсан чинь Солонгосыг бодох юм бол Япон бүр хамаагүй том газар нутагтай. Тэгээд нөгөө монголчуудын мэддгээр нөгөө арлын нутаг гээл тэгэхээр дандаа юм жижиг арал дээр байдаг гэж боддог. Яг үндэ арал гэж байгаа ч гэсэн айгүй том газар нутагтай Япон. Яг монголтой бол харьцуулахгүй л дээ. Тэгтээ Солонгос гэдэг юм уу те бусад ингээ Европын улсуудыг ер нь бодох юм бол газар нутаг бас их томтой. Тэгээд хоорондоо одоо тэр хэсгүүд нь гэх юм уу бас айгүйх тийм өөр тэр соёлыг ингээд ер нь агуулсан мэт ингээ хичнээн адилхан Япон хүмүүс ч гэсэн одоо өөр одоо байгалийн одоо бүтцтэй гэх юм уу цаг агаар нь хүртэл өөр үүдэг амьтд нь хүртэл өөр тийм хүмүүс нь хүртэл ингээ соёл нэг өөр тийм сонирхолтой. Тэгээ ер нь Япондоо бас айгүйх аялал ер нь хийх хэрэгтэй юм байна. Энэ хаашаа ч цаа айгүйх тийм тухтай байдлаар гоё амарч чадах юм шиг санагцсан. Тэгээд 13-нд сургуулийн хариуг авчаад ерөнхийдөө айгүй баяртай найз залуутайгаа тэгээд ажлынх нь 2 гэрмаа
нэг ажлынхан залуу бас тэрний нэг найз гээд бид дөрөв ингээд явчаад ирсэн. Тэгээд аюу сайхан амралт болсон. Яг тэр үеүүдэд аюу тэрнээс өмнө аюу хүүдэн байж байгаад яг Фужи уул явах үед бол аюу цагаагаар ингээд гоё нар гараад дулаахан болоод ингээд яг л тийм хавар хэлж байгаа юм шиг аюу гоё цагаагаар те. Тэгээд Фужи уул бол үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй юм бэлээ. Тэгээд бүх ер нь талаас нь Фужи уулыг ер нь бол харж чадсан 2 хоногийн хугацаанд тэгээд их гоё хоол унд идээд гоё тухтай газар амраад тэгээд толгоогоо ер нь бол амраагаад тэгээд аюу сайн амарч авч чадсан гэж бодож байна. Тэгээд 15-да буцаж ирээд 16 наснд эхлээд тэгээд дахиад хичээлдээ явж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ энэ хугацаанд болохоор яг ер нь бол завтай ч юм уу их тийм айхтар шалгалт бэлтгэх юм уу те тийм хоолой тулцсан юм бол нэг байгаагүй те тийм болохоор ерөөхдөө бол стресс багтай. Гэтээ ягаад ч ингээд шалгалт өгсөний дараа ингээд бие суулраад гэх юм уу нэг хэсэг ерөөсөө ингээд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Тэгээд миний ингээд аль ч хэл дээр ингээд ярихад ингээд хэл ам төвдрээд юм уу үгээсээ санахгүй ч юм уу те энийг ингээд нөгөө жоохон уншиж үзсэн чинь айгүй удаан хугацааны туршид ингээд стресст орцсон байдаг би ингээд нэг амрахлаараа айгүйх тэгж байд юм л да. Одоо тиймэрхүү муу тал нь гарам гарч ирдэг гэх юм уу. Тэгээд тэрэнд өрцсөн юм шиг санагцсан. Яг үнэндээ өнөөдрийг хүртэл ингээд жоохон бие суул тэгээд айгүйх ядралттай маш их нойр хүрсэн. Ер нь бол юм л бол ингээд унтчихгаал тэгэл байнгын толгой өвдөөстэй тэгээ сүүлд миний биен дээр анзаарчихсан юм гэх юм бол би аюу хараа муцсан ирээд аюу хараа муудаад тэгээд тэрэндээ бас нэг хэсэг санаа зовоод ер нь бол толгой бол ер нь л өвддөг байсан. Солонгост очсноос хойш ер нь бол аюух толгой өвддөг болоод тэгээд Японд ирээдэг сүүлийн 1-2 сарын хугацаанд бол ингээд толгойн өвч ерөөсөө салахгүй. Яг ингээд амар хүчтэй ингээд амар хатгуулж өгдөх нь гайгүй ч гэсэн ерөөдөө яг тэр өвчин ингээд нэг зүгээр болохгүй байнгын л ингээд толгойн хойно ямар нэг юм хүндүр ингээд яваад аюу тийм төвхтэйсэн бохгүй ингээд ямар нэг юм хийхэд ингээд химэрээдэг. Тэгээд тэрний хажуугаар бас ингээд хүмүүс ингээд ямар нэгэн байдлаар ингээд одоо юу гэх ямар нэгэн зүйл донтох магадлал айгүйх байдаг шүү дээ. Тэгэхээр миний хувьд болохоор би нэг арих тамхи ч юм уу те ингээд тиймэрхүү муу зуршил бол нэг байхгүй. Ингээ хоолны тал дээр айгүй ер нь эрүүл гайгүй харилцаатай. Хоолой зүг цагтан зүг юм айддаг те хэтрүүлж иддэг ч юм уу скол ингээд бүр хит идэхгүй байх ч юм уу те тиймэрхүү бол ерөөсөө юм байдаггүй. Айгүй тийм эрүүл харилцаатай хоолтой. Тэгээд миний анзаарчихсан юм сүүлийн хэдэн жил би ингээд утасны хэрэглээ ер нь бол айгүй надад их санагдаад байдаг байхгүй. Гэтэ хүмүүсийн яг дундаж хэрэглээ яг хэд байдаг юм мэдгүй. Ерөнхийдөө бол их л ах одоо ингээд сүүлийн үед одоо бүхэл ажил бүх хичээл сургууль бүх юм ингээд утастай холбоотой болсон болохоор тэгээд би ядж байхад өөрөө нэг утсан дээрээ айгүй ажил хийдэг болохоор яг ч аргагүй уцаа ингээд бариад суухаас өөр арга байхгүй. Гэхдээ яг сүүлд ингээд анзаарч хаад би ингээд тэрийг анзаардаг байхгүй нэгс ингээд би аюу хуцаа оролдоод байна да. Ингээд энэ ингээ хэмжээнээс ихтэйд би өөр ядраад байна гэдэг тийм мэдрэмж авдаг. Тэгээ яг сүүлд шалгалт дуусны дараа би яг тийм мэдрэмж аягүй авсан байхгүй юу. Тэгээ яасан бэ гэхэлэр угаасаа ингээ хичээл номд ингээд ажил дүрлээ аягүй завгүй байгаагийн хажуугаар одоо ингээ өдөрт ингээ толгой ажиллаж байгаа нэг тийм ажиллах нөөц гэж байгаа шүү дээ. Тэгээ тэр хэмжээний хүртэл ажилласан хэрнээ одоо ингээд зүгээр байгаа хугацаанд одоо гэртээ ирэх нэг цаг ч юм уу те. Тэр хугацаанд ерөөс ингээд утаснаас салж чадахгүй болсон байсан. Тэгээд аюух ингээд рил ингээд үзээд тэрийг өөр ингээд мэдж байгаа хэрнээ ерөөсөө зогсоож чадахгүй. Тэгээд тэрнээс магадгүй яг толгойн өвчин юм ингээд хараа муудах бас тэр юу үүссэн байхаа гэж бодож байна. Тэгээд яг нөгөө хүмүүс нэг юм бодохгүй ингээд нэг за 30 минут ч гэдэм үү те янз бүр ингээд рил үзээд ч юм уу те уцаа ингээд ухаас уудаг штэ тий. Тэг яг үнэндээ тэр тархийг айгүйх ядрааж айгүйх ингээд хатаад юм шиг байгаа. Надад миний тархи ингээд хатаад ингээд халаад байгаа юм санагддаг байхгүй юу? Тийм үзээс уудаглаар. Тэг яг үнэндээ нэг амар ингээд сүртэй юм хийхгүй байгаа ч гэсэн бүр толгоогоор айгүйх ядраад
Тэгээд тэрийгэ мэдэрсэн баггүй сүлд. Тэгээ ер нь за энэ яг асуудал болоод байгаа юм байна гэд би яг үнэхээр нэг 2 3 хоногийн өмнөөс л яг тэрийг ингээ анзаарч байгаа. Тэгээ энэ талаар судалж байгаад ер нь утаснасаа яаж гişэн холбох вэ гэд одоо юу гэх аргууд хайж байгаа гэх юм уу. Тэгээ тэр нь дундаас нэг утасныхаа одоо дэлгэцний одоо юу гэх өнгийг байхгүй болгочтой зүгээр ингээ хар цагаан болгочтой тийм юу байд юм лээ. Settings. Тэгээ team settings дээр тавьснаас хойш бүр нэрээ аюу тийм сонирхолтой үр дүн гарч байгаа. Яг үнэхээр хүн нөгөө өнгө харахаар ямар нэг ингээ тийм урал явагддаг юм уу биэнд ингээ дахин үзмэр санагддаг ч юм уу те. Тэгээ тэрийг өнгө аюу хөдөөдөг юм шиг санагдсан. Тэгээ уцаа хар цагаан болгоцсон чи аюу сонирхолтой ерөөсөө ингээ рил үнсгэр амар тийм утгагүй санагдаад юм унших ч гэсэн нэг хүсэл төрөхгүй тэгээл уц руу орох ч гэсэн ингээ нэг тийм хэрэгтэй мэдээлэл аваад тэгээл үлдсний ганц нэг мессеж ирэх юм бол тэрийг уншдаг юм уу те. Тэгээ тэрэн дээр ер нь тавьж сурч байгаа. Тэгээ аль болох энэнгээр ингээд яваад утасныхаа хэрэглээг бүр амар багасгах хэрэгтэй гэж утсан. Тийм нэгдүгээр дээр хоёрдугаарт яг тийм рил одоо гин нэг л төрлийн юм аяг үзэж байгаа шүү дээ. Хүмүүс ингээд тренд болж байгаа ч юм уу эсвэл ингээд яг миний ингээд тестний төрлийн юм ингээд надад гарч ирэх ч гэсэн аюух тийм нийтлэг хим маягт ингээд автуулцдаг юм шиг санагцсан. Одоо жишээ нэг өөрийн гэсэн тийм бодолч юм уу те. Хүн яг ингээ уйдгаараа ганцаараа байхаараа ч юм уу эсвэл ямар нэгэн зүгээр ингээд ном уншихаараа ч юм уу те. Тэр яг тийм бүтээл сэтгэлгээ нэлээд хөгждөг юм шиг санагцсан байхгүй юу? Тэгээ ганцаараа ингээ бодоод болохоор айгүй ингээл уйдаал тэрэндээ ингээл янз бүрийн сонирхолтой ч юм уу галзууч их юм уу те юм өөрөөсөө зохиож гаргаж ирдэг ч юм уу те. Рил үзээ тиймэрхүү ингээд хараад болохоор хэрэгтэй мэдээлэл авах гэхээс илүүтэйгээр тийм айгүй олон одоо нийтийн тийм хим маяг жишгт ингээд орцсон юмыг айгүй хүлээж аваад тэгээ тэрнийхээ дагуу бас ингээд сэтгэл идэг нэг тийм юм тойрогт орчдөг юм санагдсан. Тэгээ яг үнэхээр энийг дийлэх хэрэгтэй ер нь бол аль болохоор үзэхгүй байх сонголтыг би ер нь бол хийж байгаа байхгүй. Тэгээд аль хэдэн 2 3 жилийн өмнөөс эхлээл ингээд энэ утас жаа айгүй тийм хортой юм байна. Зөв хэрэглэхгүй бол ингээд айгүй хүнд айгүй олон ингээд боломжийг нээдэг ч гэсэн нөгөө талаар айгүй хүнээс айгүй юм ингээд золиос шаарддаг юм байна гэж бодоод тэгээд утсаа ингээд оролдох болгонд айгүй ингээд гимшил мэдрээд идэв гэсэн. Тэгээд сүүлийн үед ингээд тэр гимшил банд бүр ихсээд их юм. Одоо ингээд 25 6 хүрээд тий шийдвэр гаргаад өөрийнхөө толгойг авч явах хэрэгтэй насан дээрээ яг иймэрхүү юм ингээд толгойгоо мэдүүлээд донтоод явж байгаа нь айгүй харамсалтай санагдсан. Тэгээд яг үүндээ бидний насны айгүй олон хүүхдүүд одоо юм бид нар ч бас яг тийм технологи яг хөгжиж эхлээд энэ ухаалаг утас гарч ирээд энэ хөгжил дунд нь яг л ингээд тарих толгой хөгжөөд явж байгаа хүмүүс шүү дээ. Айгүй залуугаасаа ингээд яцсан орцсон. Тэгэхээр бас нэг талдаа айгүй азтай юм шиг хэрнээ айгүй азгүй үеийнх юм шиг. Тэгээ айгүй олон хүмүүс энтэй бас айгүй тэмцдэг байх гэж би бодсон. Тэгээ ер нь бол аль болохоор энийг ингээд үнэхээр багасгахыг хүсэж байгаа. За тийм ээ сүүлийн үед болсон юм гэх юм бол тэгээд сургуулийнхаа ярилуу буцаад орох юм бол Шова гэж сургуулийг сонгож орохоор болсон. Сонгосон шалтгаан бас хэд байгаа. Яг үнэндээ бол Kunitachi гэж сургуульд агиох орохыг хүсэж байсан. Миний яг тэр нөгөө сурмаар исэн профессор маань тэнд байсан. Яг мэдээж Шовад ч гэсэн надад сурмаар багш байгаа. Гэхдээ нөгөө аль талаас нь бололцоогоо ингээд өөрийнхөө бололцоог болон тэгээ дараа нь ингээд мастер дэвшиж суралцах боломж хэрвээ тэтгэлэг авах боломж хэрвээ тэдрийг ингээ хараад үзэхээр Шоваг сонгосон хамаагүй дээр санагцсан. Яг тэгэхээр Kunitachi гэх тэр сургууль маань болохоор хөгжмийн зохиолчоор айгүй дээр өндөр тэгтээ одоо би судалгааны оюутан гэдгийг курс гэх юм уу 1 жил ингээ сурах байхгүй. Тэгээ тэрний дараа дахиж мастер шалгалт өгөөж орох хэрэгтэй. Тэгээд тэр шалгалт дээр унах юм бол ер нь сургуулихгүй болно гэсэн үг. Тэгээд мастерт оруулах оюутныхын тоо айгүй бага байсан. Тэгээд ялч Япончууд нь хүртэл ингээд айгүй одоо юу гэх юм хооронд айгүй өрсөлдөөнтэй ордог гэж бодхолоор яг би мастертаа шалгалт өгье гэж бодож байгаа л доо. Гэхдээ ер нь яга заавал юу байх хэрэгтэй гэж заавал нэг сургууль баригдах хэрэгтэй гэж ер нь бол одоо бодож байна. Тэгээд нөгөө талаар төлбөрийн айгүй хатуу нөхцөлтэйсэн. Аюух 1 жилийн төлбөрийг бүр яг нэг дор наана гэд
Тэгээ надаа угаасаа яг тийм төлбөрийн болцоо бол байгаагүй. Тэгээд шоу болохоор нэг жилийн курсыг юм бол 2 хувааж төлөх боломжтой гэд тийм нөхцөлтэйсэн байхгүй. Тэгээд тэр нь надаас айгүй зүгээр санагтаад сургууль нь бас айгүй нөхөрсөг. Тэгээд илүү тийм олон төрлийн хичээлүүдийг авах боломжтой гэх юм уу, шоу тийм олон төрлийн курстэй санагцсан. Гэхдээ нийт ач болохоор яг л тийм уламжлалт, классик, тэгээд contemporary яг тийм одоо яг хөгжмийн яг зэмсэг зөөрсөн тийм хөгжмийн зохиолууд бичих тал дээр илүү одоо юу төлхөө гэх юм уу. Шоу болохоор тэрнийхээ хажуугаар ингээд электрон хөгжмийн одоо зохиол найруулах ч гэдэг юм уу тий. Одоо ингээд компьютер дээр хэрхэн хөгжим хийх вэ гэдэг юм уу тий. Тиймэрхүү курсууд бас авч болох хичээлүүд байсан болохоор бас нэг талдаа айгу зүгээр юм болов уу гэж бодсон. Тэгэхээр нэг жил бол ерөнхийдөө шуудааа сурна. Тэгээд мастертаа бол хэд хэдэн сургууль шалгалт өгье гэж бодож байгаа. Keidai гэдэг нөгөө Токиогийн урлагийн сургууль дахин шалгалт өгнө. Яг тэгэхээр нэгдүгээрт тэнд маш сайн багш нар байгаа. Тэгээ анхандаа яг миний зорж исэн сургууль бол тэр яг мэрэгжлийн хувьд болохоор нөгөө өмнө нь сурж байгаагүй мэрэгчлэр шалгалт өгсөн болохоор ялдч унсан. Тэгээд хөгжмийн зохиолчор бол шалгалт өгч үзээг байгаа. Тэгэхээр магадгүй мастер надаа бас боломж байх гэж би бодож байна. Нэгдүгээр тэр хоёрдугаар төлбөр нь хамаагүй хямдхан. Тэгээд яалтчгүй гадаадад ингээд хөгжмөр сурж байгаа ч юм уу тий яг урлагаар сурж байгаа. Ер нь ямар ч оюутны хувьд тийм л хальтаа. Гэтэ зөвхөн урлагаар сурж байгаа оюутны хувьд ингээд бодоод үзэхлээр төлбөрийн хувьд айгүй асуудалтай байдаг. Яалтчгүй бусад мэргэжлийг бодвол хамаагүй өндөр төлбөртэй, бараг ингээд хоёр нугалцсан төлбөртэй байдаг. Яг би ихтэй Европ интерт яг ямар байдгийг бас сайн мэдэхгүй байна. Одоо яг миний туршлагаас харахад Солонгос болон ингээд Японд төлбөр айгүй үнэтэй. Нэг жилийн төлбөр нь ер нь бол $10,000 $15,000 хооронд хэлбэлцдэг нэг жилд. Тэгээ хэрвээ тэтгэлэг авч чадахгүй бол ер нь бол энэ төлбөрийг төлж сурна гэдэг бол боломжгүй. Гадаадад тэгээд ялангуяа өөрөө ингээд авч явж байгаа ажил олж их хэрэгтэй тий. Тэгээд хөгжим гэдэг мэрэгжил чинь байнгын тэрэн дээр ер нь сууж авах хэрэгтэй. Цаг айгүйх шаарддаг мэрэгжил. Одоо нэг суугаад ингээд нэг тооцоол гаргадаг ч юм уу тий. Тийм шүү нэ айгүй удаан суудаг. Тэгээд айгүй хүнээс юм шаарддаг мэрэгжил боловч нөгөө талаараа айгүй хүнтэй яваад идэг. Тэгээ энэ мэрэгчлэр явах бас айгүй одоо хэцүү гэх юм уу ингээд шантардаг зүйлүүдийн нэг нь яг санхүүгийн нөхцөл байдал байд юм болов уу гэж би ингээд одоо бодож байгаа байхгүй ингээд 25 зураад та. Энэ мэрэгчлийг ингээд өөрчлөлөө сурж байгаа хүний ингээд үүднээс хараад үзэхлээр. Тэгэхээр яаж ч бас миний хувьд төлбөр айгүй чухал. Эсвэл ингээд тэтгэлэг авах магадлалтай сургууль ч юм уу те тэтгэлэг айлуулах ингээд цааш та аваа суралцах нь айгүй чухал. Яг тэгэхээр би тэтгэлэг авснараа ажил хийх цаг маань багсан тэр цагтаа би илүү сурна. Сурсан юм би ингээд дараа нь яг энэ мэргэжлэр ингээд ажиллахад ч юм надад аяг хэрэг болно. Тэгэхээр яаж ч утсан тэтгэлэг авах нь надад аяг чухал. Эсвэл арай бага төлбөртэй сургуульд орох нь чухал байгаа байхгүй юу? Тэгэхээр эхний жилдээ бол угаасаа яг чаргагүй энэ төлбөрөөр угаасаа сурна. Энэ жилдээ дахиад завгүй ажиллана. Хичээл ажуугаар нь сайн хийн. Мастрасаа эхлээд би яг үнэхээр үнэндээ бол арай ингээд төлбөрийн асуудал багтай ингээд суралцмаар байна. Яг тэгэхээр би хичээлдээ илүү их анхаармаар байна. Илүү их сурах, илүү хөгжим бичихтэй өөрийнхөө юм бүтээлч ажил дээр илүү их суух тэм цагийг өөртөө гаргамаар байгаа байхгүй. Яг тэгэхээр нөгөө Солонгост яг сурж байхад тэтгэлэг яг авдаг байсан ч гэсэн аюух ажилдаг байсан. Тэгээд ажил нь аюух хүнд болохоор нөгөө хичээл дээр суух цаг зав айгүй багтай. Тэгээд тэрнээсээ бодоод үзэхлээр ялтчгүй төлбөрийн асуудал маш их байдаг гадаад сурдаг оюутнууд тий. Яг гэхдээ ямар ч мэргэжлийнхэн бол адилхан байгаах гэж би бодож байна. Гэхдээ яг би зөвхөн өөр хөгжимчин хүн болохоор хөгжимчин дүнэртэй ер нь ингээд цагаад хэлэхэд ер нь бол Солонгос Японд тиймэрхүү төлбөртэй байдаг шүү. За тийм байна. За тэгээ Шува гэд сургуульд орохоор болсон. Шува гэд сургуулийн хувьд манай гэрээс бол нэг цагийн зайтай. Тэгээд яг Токиод бол биш. Жохон зайдуу. Тэгээд сургуулийн төхөөрөмж хөгжмийн зэмсэгчүүд юм уу те барилгачуд юм уу тэр бол үзүүлэлтүүдийн хувьд бол айгүй маш сайн. Маш их олон давтлагын ангитай. Тэгээд бүгдээр айгүй тийм шаардлага хангасан, цэвэрхэн хүрэлцээ ихтэй.
Тэгээ тэр бол надад аягүй чухал байсан. Яг тэгэхээр Солонгос сурж байгаа үед нөгөө манай сургууль яг урлагийн ихтэй сургууль байгаагүй. Яг тийм их сургуульд одоогийн хувийн ихтэй сургууль дотор байдаг урлагийн тийм факультет гэх юм уу тийхэн байсан байхгүй. Тэгээ тэр тийхмийн барилга маань болохоор ер нь бол аягүй хуучин тэгээд хөгжмийн хөрөлцөө аягүй бага, ер нь хөгжмийн зэмсгүүд нь ч гэсэн ер нь бол нэг тийм сайн биш. Тэгээд тэрэн дээр би аягүй комплейн гэх юм уу аягүй гомдол хийдэг байсан. Яа тэгэхээр аягүй өндөр төлбөртэй сурж иж яагаад ийм гээд одоогийн бидний ингээ хангамж аягүй муу байна гэж би боддог байсан байхгүй. Тэгээ тэрэн дээр бол ингээ надад аягүй харамсалтай санагддаг байсан яг үндэ. Тэгээ яаж иж болгоод бол төгссөн. Тэгээ дараа нь бодож байхад за мастерт бол үнэхээр тийм сайн ядчил сайн хөгжмөнтэй сайн давталгын гэдэг те сурахад ингээ тухтай газар ингээ сурах юмсан гэж аягүй хүсдэг байсан. Тэгээд үнэхээр одоо л орох цаа сургуулийнхаа одоо ангитай хэм тэг бүх зүйлд ерөнхийдөө сэтгэл хангалуун байгаа. Би өмнө нь ингээ 2 удаа очиод үзчихсэн. Тийм. За тийм байна. За тэгээд шалгалтын дараах сэтгэл санааны байдал бол ер нь айгүй сэтгэл санаа амарсан сайхан байгаа. Ер нь бол дараагийнхаа юмнуудыг бодоод ингээд цаашдаа ер нь юу хийх вэ, яаж сурах вэ те. Тэгээ сая нөгөө шалгалтын үеэр айгүйх юм ингээ ойлгож авсан болохоор одоо ингээд юу ч байсан ер нь хийчих юм шиг санагдаад байгаа. Айгүй хичээж сурыг. Гэхдээ бас хичээхээ хажуугаар ингээд өөрийгөө ингээд алтлаа, өөрийгөө амар ядрааж ингээд бас тэг хэрэггүй юм байна. Ингээд юм болгоо ингээд цагтаа байдаг хамаагүй юмд яарад хэрэггүй юм байна гэж бодсон. Тэгээд өнөөдөр болохоор 26, маргааш 27 ингээд 5 дахь өдөр байхгүй юу? Маргааш ингээд манай хэлний бэлтгэлийн сүүлийн хичээл ингээд ороод дуусна. Эх 7 хоногийн 3 сарын 2-оос 4-ний хооронд нэгдсэн шалгалт авдаг. Японы тэгээ айгүй олон талаар ингээд ихтгэл тавих ч үгүй юм уу, их бичүүлэх скол, дүрм ханз гэдэг айгүй олон шалгалт авдаг. Тэгээ тэр шалгалтуудаа өгч дуусаад Японы сургуулмаар дуусч байгаа. Яг би хэлнийхаа сургуулийг дуусчаад бас дахиад бичлэг хийх байх. Ерөнхийдөө бол айгүйх юм сурсан энэ сургуулиас маш их зүйлийг олж авсан. Сургуультайч боллоо тий. Японы хэлийг бас айгүй зэгцтэй маш сайн сурлаа. Их сайн сургуулийн хүчинд тэгээд маргааш яг үндэ сүүлийн хичээл орно гэж бодсон чи айгүй тийм нэг талтаа гонигтай хэрнээ нэг талдаа айгүй баяртай. Тийм болцдогтэй байгаа. За тийм. Тэгээд тэг өнөөдрийн бичлэг болохоор ялтч нөгөө их сургуулийн шалгалт яасан бэ? Тэгээд аль сургууль руу шийдсэн бэ гэдгийг бол ерөөхдөө ярих гэж бодсон. Тэгээд тэрний дараахан сэтгэл санаа гэдэг ер нь ярьлаа. За тэгээд тиймэрхүү байна. Тэгээд шалгалтуудаа дуусгах чинь сайхан унтаж амрыг гэж бодож байна. Ойрт ингээд ерөөсөө нойр мөр дэлтэхгүй ингээд болж л өгвөл хаач хамаагүй унтчих гал нэг тийм ядаргааны байдалтайгаа. Тийм тэгээд утасныхаа хэрэглээг хамаагүй багасгаснаас хойш ингээд ямар шоу үр дүн гарах нь тэрийг бас ер нь ярих гэж бодож байна. Энийг аюу хөөр дээрээ ажилуулж ингээд бас хүмүүстэй хуваалцсанараа ингээд бас тийм амлалт маяг хүмүүстэй шүү дээ. Тэрийг бодоод дараа нь ингээд хийдэг юм үү те. Тэгээд тгий гэж ерөнхийдөө бол бодож байна. За тэгээд одоо хэлний бэлтгэл дуусаад их сургуульд орохлоор хамаагүй цагийн хуваар хамаагүй уян хатан болох байх гэж бодож байна. Би ингээд өөрөө хэдэн цагт хичээл яаж сонгох вэ, тэхүү хизээний угаа их үү гэдгийг өөр шийдэх учраас тэгээ надад тэр аягүй таалагдж байгаа. Би яг тийм цагийн хуваартай болчихдох юм бол ингээд өөр аягүй амжилт чаддаг төрлийн хүн гэж боддог байхгүй. Тийм. За тиймэрхүү байна. Айгу удаан бичлэг болчлоо. Тэгээд өмнөх бичлэгтээ бараг нийлүүлвэл хэдэн 30 гаруй минут болж магадгүй. За тийм байна. За тэгээд яриа сонссонд баярлалаа. Баяртай бүгдээ.